Очихондоо бол ерөөсөө л Алтан уугийн засгийн газар 12 оны 8 сар засаг аваад тэгэл ерөөс хамгийн ихний хийсэн юм нь тэр үед чи ерөөсөө эдийн засаг унтсан. Одоо хямралын үе байсан. Тэгээд нөгөө ард түмний амжилтыг дээр одоо бүх юм нуруунд дээр нэрсэн. Тэгэхээр хоёр л асуудал байсан. Нэг бол одоо тэр юмны үн бууруулах ийм маягаар тодорхой одоо ачааллуудыг ард түмний нуруунд дөрөх ачааллуудыг багасгах эсвэл тэр чигээр нь ихэд явуулах гэсэн юм хоёр хувь. Тийм учраас энэ чиглэлээр бол хамгийн ихний шийдвэр нь одоо нефтийн үнийг бууруулах, бензиний үнийг бууруулах. Тийм учраас энэ бүх одоо нефтийн компаниудтай цуг бүгдийг нийлүүлж хагаад уул уурхайн дэд сайдаар ахлуулаа, комисс авуулаа. Тэгээд нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулж ирсэн нэгдсэн нэг гарцаар гарах. За тэгээд дээр нь одоо барилгын материал энтрийг одоо замын өдөр өчнөө гацдаг байсан юмыг нь яаж одоо тэр тээврийг нь гацаагүй 3 хоногийн дотор Улаанбаатарт энэ оруулж ирдэг болголоо шүү дээ. Тэгжсэн чинь нөгөө нэг иргэд нөөц одоо нөгөө 250 мянга болчлоод юуны өвөл болох гэж байна гэж 9 сар. Дээр нөгөө нэг утааны асуудал яригдаад ирсэн. Тэгэнгүүт Сонирхол сайд дүүрэг өгсөн байхгүй. За одоо энэ утааг яаж багасгах вэ? Тийм ээ? Энэ асуудлаар дээр нь нүүрсний хангамжийг яаж хажуудхан 100 гаруй км-ийн цаан чинь баг нуурын уурхай нүүрс байдаг. Тэгээ иргэд тэнд байгаа нүүрсийг энд яг 200 мянгаар авчихдээ гэдэг. Тэгэл ерөөсөө Сонирхол сайдын ажлын хэсэг гараад ажиллаад тэр чинь баг нуурын уурхайн захирлуудыг оруулаад эрчим хүчний яамныхаа ороод тэгээд дүгнэлтээ ерөнхий сайд танилцуулсан байхгүй. Юу танилцуулсан бэ гэхээр ерөөсөө утаа бууруулахын тулд энэ баг нуурын нүүрсийг шигших ёстой юм байна. Налахын нүүрс бол шигшихгүй харьцангуй гэхдээ тэр нь аюу бага байдаг, маш бага байдаг. Тэр учраас ерөөсөө нэгдүгээр шигших ёстой юм байна. За тэгээд шигшээд яах юм бол нүүрс агаарын бохирдол бол 15-аас 30%. Ер нь бол максимум 30%, минимум 15% буурах юм байна. Яагаад тэгэхээр нөгөө тэр нунтаг нүүрс чинь ингээд шатахгүй уугаад идэв учраас чи утаа болоод дээр нь нунтаг нүүрсээс чи энэ нөгөө харагдаж байгаа энэ агаар тарагдж байгаа хар юм чинь жижигхэн нүдэнд харагдахгүй тоосонцор байхгүй 2.5-ын хэмжээтэй ppm-ийн хэмжээтэй тийм тоосонцор байна. Тийм учраас энэ тоосонцор энэ тэгэл нөгөө жинхэнэ шатаж байгаа хийн болохоор хөхрийн CO, NOx, SOx энэ гэдэг энэ тэтэр нь байхгүй. Тийм учраас бол энийг ингэхэд бол шигшхэн зөв юм байна тийм гээд. За тэгээ шигшээд яа гэсэн чинь нөгөө яамдынхан гэж бол хийж чадахгүй шүү дээ. Төрийн өмчийн хорооноос компани байгуулад хийлгий гэсэн чинь нөгөө компанийн төрийн өмчийн хороо байгуулна гэдэг чинь эрхжил болох байхгүй. Тэр чинь компани байгуулна, хүнээ сонгоно, тэгээд нөгөө технологи хугацаа алдна. Тэгэнгүүт ерөөсөө ерөнхий сайд үүрэг өгөөл одоо надад ахлах зөвлөх үүрэг өгөөл. За одоо эрчим хүчний яамтай нийслэлтэй хамтраад энэ одоо яаж энэ нүүрсийг шигшиж болох вэ? Одоо хувийн компаниар хийлгээ. Тэгэнгүүт тэр үед ерөөсөө амгалан дээр нэг нүүрс зардаг компани. Дээр нь баг нуур өөрөө толгойт дээр аваач нэг өдөрт нэг 10 вагон ч үлээ өөрсдөө зардаг байсан байхгүй юу. Тэгээ тэр нь яадаг вэ гэхээр толгойт дээр буусан вагоныг хүмүүс 200 цагаан орон дээр шигшээд томыг аваад тэрийг 60 мянган төгрөгөөр тооныг аваад олдохгүй тэр нь. Ягаад гэвэл нөгөө тэр дундаа бас арай хаалгадж штеп. Тэгээд нөгөө үлдэж байгаа нунтгийг болохоор цахилгаан станцд өгдөг байхгүй. Тэгэнгүүт бид нар яг ажлын хэсэг гараад ажиллаад ерөөс ийм шийдвэр л гаргасан. Нэгдүгürt юу вэ гэхээр за баг нуурын уурхай дээр шигших хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт юу вэ гэхээр шигснийгээ Улаанбаатараас авчираа дахиад шигших юм байна. Яг тэгэхээр Улаанбаатар руу очих хооронд дахиад нунтаг болно. За тэгээд шигсэн Улаанбаатарт ясныгаа шуудайлаад 40 кг шуудайлаад тэгээ айлуудынх нь хажууд борлуулах цэг байгуулаад зарах хэрэгтэй юм байна. Тэгээд 163 цэг байгуулад Улаанбаатарын хэмжээнд тэгээд өдөрт 25 вагоныг оруулж ирээд тэгээд 800 хүн дээр чинь ажиллаж байгаа шүү дээ шигшиж байгаа. Вагон болгон дээр 14 хүн. Ингээд ашиг янгут нэг айлд орчихдоо 1 тонн нүүрс нь 80 мянга болж очиж ирсэн. Ийм том ажил хийсэн. Тэгээд тэр мөнгийг хурааж авахын тулд 8 одоо бүх тэр цэгүүдээс чинь нөгөө цүнхээр банк шиг мөнгөнд хурааж аваад тэгээд тэрий чинь тоолоод 8 цагдаатай тийм 8 менежер цуглуулж аваад нэг өстө банк хийж штэ. Тэгээд тэрий чинь тоолоод тушаагаад ингээ яв. Тэгээд бүгдийг автоматжуулаад ерөнхий сайд дээр iPad-н дээр нь өнөөдөр хэдэн 160 борлуулагч дээр хэдэн шуудан нүүрс бууж ив. Хэдэн төгрөг тэр мөнгөнд тушаасан байна. Бүх юм ингээ бүгд бид нар хинжид ийм систем бий болгосон. Тэгээд та нар боддоо хамгийн багадаа 200 мянга хүрж ирсэн 200-250 хүрж ирсэн нүүрсийг 80 мянга болгосон.
дээр нь шигшсэн агаар ийм ажил хийсний төлөө дараа нь нөгөө алтан уянсаа зохицуулахын тулд элбэгд орж хурц хоёрыг хийсэн ажил байхгүй. Тэр нь ийм л юм болсон. Тэгээ хэлмэгдээ тэгээ тэр шүүх хурал дээр 5 хоног шүүх хурал болоход ард түмэн бүгдийг ойлгосон. Тэгээд хамгийн гол нь юм байхгүй. Тэр нүүрс чинь багнуур уурхай бүх юм хариуцж байгаа. Дээрээс нь одоо түүзэн шийдвэрээ гаргаж байгаа. Тэгээд тэд нэр 25 мянгаар иргэдэд багнуураас зардаг байсан хүмүүсийг 27500-аар аваад тэгээ шигшсэн тэр нөгөө үлдэгдлүүдээ бүгдийг багнуур дахиад мөнгө нэмээд зардаг байхгүй цаашаа. Дээр нь багнуур тойрсон нүүрсний уурхайн орд бордын уурхай шилжүүний тэр маш тэгээ дээр нь 13 сая доллар илүү дээ тоног төхөөрөмж багнуурт нөгөө нэг зээлээр авах мөнгөний шийдэж өгөө тэр нөгөө нэг алдартай нөгөө нэг сая 500 мянган доллар өгдөг үлээ те нөгөө бондоос гихмэчлэн маш их юм хийгээд явсан үнэхээр ашигтай юм болсон. Улсаас нэг төгрөг гараагүй. Тэгээд хувийн компани багнуурын уурхай яагаад хооронд хийсэн энэ гэрээнд дүн би бол бүх зохицуулт хийж байгаа. Энд чи юу орж байгаа гэхээр багнуурын уурхай тэр хувийн компани дээр нь төмөр зам одоо хугацаанд зөөхгүй болохгүй. Дээр нь цагдаа, дээр нь гих мэтлийн, дээр нь нөгөө нэг бүх дүүргүүд, тэгээ хорооны удирдлагууд нь тэр бүгд оролцсон ийм том юмыг би одоо бүгдийг нөгөө удирдахжсэн байхгүй. Би ямар ч цалин аваагүй. Дээр нь би ямар шийдвэр гаргахгүй. Шийдвэрийг тэр түүз багнуур гаргана. Хувийн компани бүх юм яг юуныхаа дагуу өгөөд мөнгөө тушаагаад тэр байтугай багнуурт зарим үед урьдчилгаа өгөөд ингээ бүх юм ямар тооцоогүй. Бүх юм одоо 100% байсан татвар төлсөн. Тэр чинь бараг 600 сая төгрөгийн татвар төлсөн байдаг л үү. Ийм том ажил болсон байхгүй. Гол нь яагаад хурц Эквадор шоёр таныг ингэж хилмигдүүлсэн гэдгийг та батлах юу вэ? Тэгээд засгийн газар унгаахын тулд алтан уягийг 2 удаа огцруулах гэж оролдоод дийлэхгүй болонгууд нь хүргэн данзан зөвлөх нь дэнзэн хөрлөн юу зөвлөх ганс өхөн идээч уугаач гизээж тэгжээж л ийм хийсэн байхгүй. Тэгэл ерөөсөө юу болсон бэ гэхээр алтан уян засгийн газрыг унгаахын тулд энийг ашиглаж ээж унгаая гэл тэгэл асуудал ийм юм болсон баг. Хойд нөгөө мөнгөнд туяаг бол цагаатаад усаас ерөөсөө ийм байхгүй юу. Мөнгөнд тэгээд тэр чинь нөгөө хариуцж байгаа компани одоо багнуурыг бол бүгдийг гэрч болгоо. Тэгээд нөгөө тэгтэл нөгөө өөрхий гэрчүүд нь нөгөө АТГ-гийн шахалтанд орсноо хилжил хийсэн шүү дээ. Багнуурын нэгтлэн тий. Хувийн компаниг нь болохоор буруутгах гээд яд чадаагүй. Ерөөсөө өөрсдийн нэг ч тэр одоо татвар оруулаач, хяналт шалгалт оруулаач гэхэд ерөөсөө татварын шалгалт оруулахгүй байж байгаа л зүгээр нэг өөрсдөө мөнгөний төлсөн хянагчдаар авчиж худлаа юм гаргаад тэр юмыг үзүүлээгүй. Тэгээ өөрсдөө нөгөө нэгтлэнгийн ч огт үзүүлэхгүй байж байгаа дүүлд гаргаад худлаа баахан яллаа 40% юм хийцэн учраас эцэн нэрэндээ хэн нэгэн үнийг шоронд явуулах болохгүй. Тэгэнгүүт хувийн компаниг явуулах гэхээр нөгөө бүх юм татвар бүх юм төлсөн ямар ч асуудалгүй. Ямар ч буруугүй. Багнуурыг явуулах гэхээр нөгөөдүүлийн чинь надыг гүтгүүлэхийн тулд баахан худлаа юм ярьсан учраас тэдрийг явуулж чадахгүй. Тэгэл дунд нь одоо намайг явуулахгүй болохгүй учраас тэгэл намайг явуулсан байхгүй. Одоо тэрнээс тэгээ одоо тэрнээс хойш бол би ингээл одоо тэр прокурор юм унд нүчнөө шүүх хүмүүст нь гомдол гаргаад тэгээ 3 шатны шүүх явцсан энэ тэрийгэл нөгөө эдгэр чинь бие биений хамгаалал нэг бүтгүүлэлтэн сүлжээ байгаа шүү дээ. Тийм учраас бид нар бол одоо ингээл улсын их хурал дээр өтөр гомдол гаргаад минийхэн ороогоо дамжуулаад тэгээ одоо тэгэл ингээд одоо би улсын их хурал дээр нэг байнгын хорон дээр нэг асуудал хилцэл явж л байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө аяр эрдэнэсээ огцрох гэж байна, шинэ засгийн газар байгуулагдах гэж байна. Гэнэ тэрийг ингэсээр байна. Энэ бол юу гэхээр ерөөсөө л энэ хууль хүчний байгууллагуудын хууль бус хийсэн үйлдэлүүдийн талаар байгаа. Тэгээ энэ нөгөө энэ асуудлыг дахиж хилцээч. Цагаатгуулах асуудал байхгүй. Чи ямар ч хэрэг хийгээгүй. Би тухайн үедээ бол би чинь одоо мундаг гавьяатай гэж өөрөөрөө бахархаж явсан байхгүй юу. Тийм л юм. Тэгээд хоёр таяага 3.6 тэрбумын төлсөн. Үгүй. Тэр яраа ингэсэн. 3.6 ч бишээ. Нэг 2 тэрбум гарan 2 тэрбум гарны төлсөн. Тэгээ яг тэрэн дээр бол одоо тэгэл ёстой нөгөө нэг янз бүрийн байдлаар л төлнө шүү дээ. Өчнө одоо тэр өрнүүд чинь дуусаагүй л явж байна. Найз нөхд энэ дээр бүх юм. Яагаад төлсөн бэ гэхээр ингэсэн баг. Эдгэр чи ийм заваа юм хийд юм л. Тэр буруу гэж байгаа гүрэх. Тэгвэл би 3 жил 8 сар суух байсан юм чи. Тэгэхээр би нөгөө 50% жил 9 сар сууж байгаа гарахын тулд би одоо нөгөөтгий чинь төлжээд 2 жил илүү суумааргүй шүү дээ тэнд чи. Тэгэл өстой хамаатай ах トゥ хамаг юмнаас цуглуулж байгаа л төлж байгаа. Одоо энэ мөнгө буцааж авах юм уу? Би авахын төлөө л байгаа. Тэгжээж би энэ өрнөөсөө гарна шүү дээ. Өнөөдөр бол би одоо 40 тэрбум өртөл явж. Ямар ч үгүй иргэдэд ард түмэн дээр нь улсад тусласныхаа төлөө тэгээ одоо ийм явцсан л явж.
Одоо энэс хойш ингээд нүүрснэ гэдэг ийм асар олон хэрэгүүд гарч ийн л та. Яг үндэ ганц нэг хүн хүнд нь хэрэг тохиод л өнгөрдөг нэг. Нүүрснэ гэдэг хараа энэ миний асуудал бол эн чинь идэж явах тухай асуудал биш. Та нар 200 мянган төгрөгөөр иргэдэд очижсэн нүүрсийг 80 мянган төгрөг болгоо шигшээд гэрийнх нь хажууд хүргээд өгч байгаа нь одоо тэгж иддэг бол би идэж хэлнэ хүмүүсийг. Одоо тий 200-аар ингэж зарлаг гардаг юм 80 мянга болгоод дунд нь 120 мянга иргэдийн карманд хэмнэж байгаа бол тэгж иддэг бол болж шít. Энэ миний яриад байгаа нүүрс чинь нэр нь нүүрс болохоос биш шал өөр юм багхгүй. Тэр чинь бол улсын нүүрсийг хулгайлж идэж байгаа. Тэр бол шал өөр юм багхгүй.